Өглөөний цаг гүйсэн тэгээд дасгалаа хийчихээ. Дахиад карта хийж. Өнөөдөр бол тэмцээний өмнөх хамгийн сүүлийн дасгалын өдөр. Тэгээд би нөхцөл байдлаас хот би манайхаар яг урд үрдэн тэмцээний дээр энэ өдөртэй харьцуулахад нэлээд зузаанд байгаа учраас өдөрт 2 удаа чадлаараа хийгээд байна. 23 оноос хойш тэмцээнүүдээс анх удаага 2 хоног хүмүүсээс хасаж үзэх гэж байна. Өнөөдөр хасан тэгээ маргааш хасаад. Тэгээ нөгөөдөр чи өөрөө юм чинь бараг нийтдээ 2 хоног хагас өөрсдөө хасах юм шиг байна. Тэгэж хаятрах болов гайгүй болов. Тэгээд би шууд тэмцээн өдөр эмдэх тавьчих юм байна. Минийэр сонсогч байгаа. Тэгэнгүүт эмдэх тавьтангууд ч нөө хаалгаанд бэлтэнэ гэдээ битүү дусал талгатагтай шингэн. Тэгэхээр би амар хавгнах төлөвтэй. Маш их хавгнах гэж бодож байна. Тэгээд та нар манайг Instagram-аар эсвэл шинэ бичлэг ороход харчаад пүү паа гэж болохгүй шүү. Окей. Тэгээд шатлаараа яг эмнэлгийн шатаараа сайхан алхнаа гэж хийж төлөвлөж байгаа. Урд нь тэгдэг байсан бэ. Тэр эмнэлгийн манай хөвцөд тасгал 8 давхраас эхэлдэг байхгүй бараг 7 давхраас эхэлдэг лээ. Тэгэхээр дээш доош нэлээд алхахад тохиромжтой байдаг. Би өөртөө тэгээд алхаад байдаг гэсэн. Жаахан хөлсөө гараад алч боломж гараад алхах. Хөлсөө жаахан гараад л хит бодоод өглөөлөө дээ. Тэгээд өнөөдрийн бэлтгэл ингээд дуусчих. Өглөөний бэлтгэл тэгээд ороод дахиад бэлтгэлээ хийн. Сүүлийн бэлтгэл бүхвээ булчингаа мөнхөн ажиллуулна. Тэгээд кардиогоо бол амарх хэрэг байхгүй одоо миний үйлдэл яг шаардлагатай байх ёстой. Би энэ кондишнд очиг байгаа учраас тэгэхээр би яаж жаад кардиогоо хийгээд энэ ер нь бол гэхдээ бас их хэвтэй айхтар өөрийгөө ядрааж явахгүй. Цахан унтаж амраад одоо ерөөс унтгалч их чухал бол нийт 8 тамирч орж ирлээ. Гадаадын 2 тамирч нь тэгээд нэг юм би тромбон манай айц. Тэгээд тэр охин 4 жилийн материал тэмцээн дээрээс ноо болж байсан. Тэгээд би 2 сар орж байсан байхгүй. Тэгээд би тэр жилдээ 9 сард Хонконг руу бас очиод намайг надад хүн дээр тусалж байсан манай хөрхнээ заа. Бусад 6 хүмүүсийн солонгос хүмүүс орж байгаа. Тэгээд Пекиний англилдаа. Тэгээд 8 хүн байгаа. Тэгээд тэр 8 хүний 8 нь орох гэж бодоод байгаа. Би өөрийгөө тэгээд сэтгэл зүгээр юм бэлдсэн. Тэгээд хэм бүсгүй тэгээд ямарч тэмцээнд амжилттай л орё гэсэн бодлоо. Тэгээд чадлаараа хичээе. Чадлаараа сайн орно гэж хүсэж байна. Тэгээд ер нь бол бас амар сайн шатахгүй. Тиймэрхүү байна да. Тэгэхдээ 2 хоногийн дараа юу болохыг тэнгэр бөөмөд чадлаараа л тэндээ манайхаа намайг хэмжээрэй. Окей. За сайн байцгаана уу. Тэмцээн манд болох Анян гэдэг хотод ирээд одоо төвхнөд байж байна. Тэгээ би нэг шавтайгаа хамт тэмцээнд орж байгаа. Тэгээ би болохоор про зонд нь орж байгаа. Манай шав маань болохоор про qualifier гэдэг про картны төлөөх боловч гэхдээ novice гэдэг ангилалд орж байгаа анхныхын тэмцээн байгаа. Тэгээд бид хоёул хантай байгаа болохоор тэгээд эндээ нэг мөсөн ирээд техникийн зөвлөгөөний хурал буюу бүртгэлийн өдрөө одоо ирдсэн. Тэгээд өнөөдөр чинь 5 дахь өдөр болж байна. Тэгээд бүртгэл маань 5 цаг 30 минутад болох юм. Тэгээ 8 цаг хүртэл болоод 8 цагаас хойш шүүгчийн семинартай гэсэн болохоор бид хоёр сөөвлөөс ирчээд буцаж орой яваад ядрах ах гэж бодоод тэгээд эндээ нэг мөсөн буудал захиалаад эндээ хоноод эндээсээ тэмцээнд орохоор болсон байгаа. Тэгээд ганцаар байсан бол баг ингэж ирэхгүй байхаас. Гэхдээ ер нь урд нь ингээл тэмцээнүүд орж байхад ингээд яг ойролцоо буудалд орцсон байгаа хүмүүст амар атаархдаг байсан. Нааш тааш их явахаар амар их ядраад байдаг. Ялангуяа тэмцээнүүд ч нэг олон улсын тэмцээнүүд ерөөсөө сөөвөл хот төвдөө ерөөсөө болдоггүй. Нэг сонгоцны буудалтай жоохон ойролцоо эсвэл ийм том конвеншн центрүүд илүү болдог болохоор эдгээр нь дандаа арай жоохон өөр хотуудтай байгаа гэдэг сөөвлөөс. Тэгээд энэ удаад болохоор айгуу гой таарж जैन. Тэгээд угаасаа бүртгэл нь айгуу орой таарж байгаа учраас сөөвлөөс ч н одоо энэ хүртэл
манай гэрээс бол 2 дамжиж ирж байгаа. Автобусанд суугаад метронд суугаад тэгэхээр нийтдээ бараг цаг 30 минут таарад байгаа байхгүй. Тэгээд нааши ирээд орой тэгээд 8 9-ийн үед дуусчаад буцаж очиод тэгээд нүүр сусаа тавиад амраад өглөө эрт гарч ирнэ гэхээр бүр айгүй их ядардаг. Тийм болохоор амрах цагаа гаргахын үтнэс ер нь айгүй гоё зөв шийдвэр гаргасан гэж бодоод баярлалаа сууж. Тэгээд өнөөдөр ямар ч тааж 3 цагт өрөөндөө чек-ин хийж орох байсан. Тэгээд айгүй сайхан амарчаад тэгээд одоо ингээд камер асаагаад одоо яг цаг 5:23 болж байна. Би тэр жоохон 5:30 жоохон өнгөрөөгөөд эндээс гарна гэж бодчих. Эндээс нэг 10-20 минутын зайтай газар байгаа. За тэгээд нэг тиймэрхүү л байна да. Энэ удаад нэлээд гоё бичлэг орох болов гэж бодож байна. Тэгээд анхны про тэмцээн учраас одоо про тэмцээний тэр техникийн зөвлөгөөний хурал ямархуу болдгийн. Тэгээд Америкт бол яг төв Мистер Олимпиагийнх нь Америк шүүгч хед жажаар нэрж байгаа. Ерөнхий шүүгчээр нь тэгээд тэр хүний семинартаа гэсэн учраас тэрийг нэлээд сайн олж зурах чинь. Тэгээд тэр семинарт нь ямар тааж энд ойрхон ирсэн байгаа учраас тэрэнд суугаад номын дуу сонсоод та нартайгаа бас хуваалцсан гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн тэмцээн миний анхны про тэмцээн учраас бүх юм гоё шин соргог мэдрэмжтэй байна. Тэгээд их юм сурж авах гэж бодож байна. Тэгээд та нартайгаа гоё хуваалцаад явнаа. Цаг тухайд нь манай шавтай танилцсан. Hello. Сэтгэл ямар байна анхны тэмцээн? Жохон сандралтай байна. Гүсэж гэнэ. Отоохондоо л давгүй байна. Хоёлаа маргааш гоё амттай мэднэ. За ингээд бүгдээрээ замдаа ямар тааж одоо бид тэр хоёлоо байгаа юм чинь би биенийхээ бичлэгийг хийх боломжтой. Тэгэхээр энэ удаагийн тэмцээний бичлэг бол нэлээд хөөрхөн бичлэг бол гарах байх гэж бодож байна. Ямар тааш найдаж байна. Тэгэхэд хамтаагаарай. Түр баяртай. Семинар маань бол үнэхээр гоё сонирхолтой байсан. Олон зүйлийг сурсан, бас олон эргэлзэж явж байсан асуултуудынхаа хариултыг эндээс яг олж авсан байгаа. Тэгээ миний яг төвлөрч сонссон хэсэг гэх юм бол бикини, фигюр, вэлнес гэх мэтчлэн эмэгтэйчүүдийн ордог ангиллуудын талаарх нэлээд төвлөрч сонсож, тэмдэглэж сурч авсан. IFBB MPC холбооны про тамирчин болохын тулд ямар тэмцээнд ордог, тэмцээний шүүлт нь ямар байдаг, мөн тамирчинд ямар үзүүлэлтийг харж чүүгчэд дүгнэлт тавьдаг гэх мэтчлэн нарийн мэдээллүүдийг ярилцсан байгаа. Тэгээд хамгийн гол миний зорилт болохоор одоо энэ семинарт нь сууснараа ирээдүйн одоо энэ про тамирчин болохын төлөө явж байгаа Монгол тамирчидаа энэ семинарыг дамжуулах тийм зорилготой байгаа. Тийм учраас бүр маш сайн шимтэн сонссон байгаа. Тэгээд удахгүй та нартаа Монголдо очиж семинар хийх болон та нар маань зар хүлээж агаарай. За ингээд тэмцээний өглөө манд болоод өглөө босоод үлэн дээрээ ингээ бие чеклж байгаа. Тэгээд поза бэлтэн бикинигээ өмсөж жагаад бичлэг хийгээд ерөнхийдөө ямархуу кондишнтэй байна гэдгээ ерөнхийдөө ингэж бичлэг хийж цаавал үзэх хэрэгтэй байдаг. За ингээд орой тэмцээн маань манай шавийн тэмцээнээс эхэлж байгаа. Бид хоёулаа бэлэн болчихсон. Миний гарааж орой 8-аас эхлэх хэрэгтэй байсан. Одоо манай шавь болохоор аматшуур тэмцээн болохоор оройны 5 цагт эхэлсэн шиг санагдаж байна. Энэ шавь маань болохоор тамирчин болох гэхээсээ илүү өөртөө тодорхой зорилго тавиад дасгал нэгэнд хийж байгаагийг өөртөө гоё дурсамж бүтээх, тэгээд тайзан дээр гарч үзэх эмэгтэй хүн бол дурсах бикини өмсөд нэг гоё зурагтай, дурсамжтай болъё гэсэн үднээсээ тэмцээнд орохоор шийдсэн байгаа. Тэгээд ерөөсөө дасгал хийж эхлээд бараг 2-3 сарын хугацаанд ерөнхийдөө эхлээл ерөөсөө шууд бэлтээд ингээд натуралаараа тэмцээнд орж үтсэн байгаа юм аа. Тэгээд бас чамлахааргүй топ 5 та багтаад 5 дугаар хайранд орсон байгаа.
Тэгээ шавтаа бас маш их том баяр хүргэе багш нь. Үнэхээр сайн байсан. 2 хүүхдийн ээж хүн хүүхдүүдийнхаа сургууль цэцэрлэгийн хажуугаар өөрөө ингэж бэлтгэл тэмцээнд орно гэдэг бол үнэхээр бахархмаар зүйл байдаг. Өстой мундаг байсан багш нь зөндөө их бахархаж байгаа шүү гэж хэлмээр байна. Love the chase and the hunt, and I set the pace when I'm running. I always take what I want and I always give it 100. Don't need a bank, no I'm funded. Play the game like it's nothing. I'm always thankful for something. Don't take for granted, stay humble. Now wake up, it's time to look at the enemy. Look in the mirror if he is no friend to me. It's not working out, maybe it's the chemistry. It's time to break up so I can make a better me. Better believe in your mind, cause it's everything. You can mold, shape, find almost anything. All it takes is some time and some clarity to find your identity. It's mind over everything. And when I feel like this, I'm immortal. 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 Don't be scared. Just step it up. Don't be scared. I'm so gone, no I'm never turning back. I won't stop, I'ma fight until there's nothing left. It's so on, you're gonna be hurting bad. Cause I've been to hell and back. You don't wanna make me mad, I stay strong. Beautiful. 23 and 19, switch please. 이제 선수하실 분번 바꿀게요. Switch. 6